Ингээд манай өнөөдрийн судалгааны үр дүнгийн танилцуулганд хүрэлцэн ирсэн тав хүнд энэ өдрийн мэдээг хүргэхийн ялдамт Монгол Улсын их хурлын гишүүн доктортой хөгжлийн дэд хорооны дарга Ундраа, эрүүл мэндийн яамны дэд сайд хатагтай Бямсун, хөтөлбөр нийгмийн хамгааллын яамны дэд сайд Мөнгөн Чимэг, Нүүбий Хуамын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара, Австрали улсын Монгол Улсад суугаа элчин сайд Жон Лангтри, Швейцарын хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч консул Габриэла Спирли, мөн манай ажлыг байнга дэмжиж тусалж байдаг, манай ажилд байнга оролцож байдаг Дэлхийн банкны суурин төлөөлөгч Джеймс Андерсон танд энэ өглөөний мэдээг хүргэж хүрэлцэн ирсэн талархлаа илэрхийлье. Өнөөдөр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний дотроос гендер суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл нь хүний эрүүл мэнд эрхийн тулгамдсан асуудлыг нэг болоод байгааг үгүйсэх хүн байхгүй зэ. Энэ нь эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, тэгш бус байгаа. Тэгш бус байдлыг хадгалахад нөлөөлж байгаа. Эмэгтэйчүүд тэдгээрийн гэр бүл, хамт олонны эрүүл мэнд, аж байдал, сүлгөөр нөлөөлөх уг асуудлыг сүхэн гаргаж, асуудлын учир шалтгааныг судлаж, холбогдох шийдвэр гаргах нь чухал байгаад байгаа. Монгол дахь эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийллийн тархалт, хэв шинжийн талаар мэдээлэл хомс байгаа. Энэ нь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хаслан зогсоох бодлогын чиглэлийг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл нотолгоод гаргаж авах бодит хэрэгцээ шаардлага байгааг харуулж байгаамаа. Судалгаа асуудлыг боловсруулахад үнэтэй санал зөвлөгөө өгсөн, хамтран ажиллаж дэмжсэн судалгааны зөвлөлдөх хороо, удирдах зөвлөлт үнэ талархлаа илэрхийлж байна. Техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Нүүбий Хуамын сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Австралийн засгийн газар бүгд энэхүү судалгаа маань байхгүй байсан. Ийм учраас та бүхэндээ тусгайлан дахин талархлаа илэрхийлье. Энэ түншлэн энэхүү судалгааг ажилтнаа зохион байгуулахад асуудал боловсруулах ажилд үнэтэй санал зөвлөмж өгч, тухайн мэдээллийн тайлбар бичгэд ч гэсэн зөвлөгөө өгсөн Нүүбий Хуамын сангийн Аз номхон далайн бүсийн эмэгтэйчүүдийн эсрэг үйлдвэрлэж буй хүчирхийллийн статистикийн мэдээлэл бий болгох төслийг олон улсын зөвлөх доктор Henriette Jansen, Нүүбий Хуамын сангийн Аз номхон далайн бүсийн эмэгтэйчүүдийн эсрэг үйлдвэрлэж буй хүчирхийллийн статистик мэдээллийг шинжээж Jessica Gardner нар тусгайлан талархал илэрхийлье. Эдгээр хүмүүс маань зөвхөн Монгол улсад бус Аз номхон далайн бүсийн 37 улс орнуудад энэхүү судалгааг явуулсан байгаамаа. Тэгэхээр энэ хүмүүсийн арвин туршлага манай энэхүү судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөх үүс ямар нэгэн алдаагүй дээр боловсруулахад маш их дэмжлэг болсон юм аа. Мэдээж үүнд судалгаагаа гардан зохион байгуулж явуулахад манай статистикийн хорооны баг хамт олон мэдээллийг үрх болгон эмэгтэйчүүдээс цуглуулсан амаргүй ажлыг хийж гүйцэтгэсэн ярилцлага авахч, багийн ахлагч нар болон нэгдсэн удирдлага аргачлалд заавраар хангаж ажилласан манай төв орон нутгийн удирдлагууд, аймаг сум багийн удирдлагууд, орон нутгийн засаг захиргааны нэгжийн ажилтнууд тэр дундаа судалгаанд сонгогдож үнэтэй мэдээлэлээр харамгүй хуваалцсан зоригт эмэгтэйчүүдтэй дахин талархлаа илэрхийлье. Үнэхээр энэхүү судалгаа маань яагаад Наоми Китахара ч гэсэн, хатагтай Наоми Китахара ч гэсэн мэдээлэлээ хуваалцсан, зориг гаргасан эмэгтэйчүүдэд талархлаа илэрхийлж байна гэхлээр хаалттай хаалганы цаана орхигдсон, эмгэлэгт байгаа ямар нэгэн зориг гаргаагүй эмэгтэйчүүд энэхүү судалгаанд оролцож чадаагүй, одоо өөрийнхөө туршлагаа хуваалцаагүй гэдэг маань манай энэхүү гаргаж ирж байгаа тоон судалгаа болоод зөвхөн дүнгиж зах зугаас нь байна гэдгийг бол бас илэрхийлэх нь зүйтэй. Ингээд би та бүхэндээ өөрийнхөө судалгааны үндсэн үзүүлэлтүүдээсээ товчхон танилцуулъя гэж бодож байна. Гендер суурилсан хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний чадварыг бэхжүүлэх зорилгоор Нүүбий Хуамын сангийн санаачлагаар Швейцарын хөгжлийн агентлагийн техник санхүүгийн дэмжлэгтэйгээр Австралийн засгийн газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын засгийн газар энэхүү төслийг хэрэгжүүлэхээр 2016 оноос хойш хамтран ажиллаж байгаа. За энэхүү төсөл нь бол гендер суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх гэсэн нэрийн доор явагдаж байгаамаа. Энэхүү төслийн нэг бүрэлдэхүүн нь өөрөө үндэсний хэмжээний энэхүү судалгаа буюу одоо тоон мэдээллийг бий болгох зорилготой байсан юм аа.
Ер нь энэхүү төслийн өөрийнх нь үндсэн зорилго нь Монголын гэр бүл дэх хүчирхийллийн тархалт, шинж чанар ба ерөнхий байдлыг судлаж гаргаж ирэх. Хохирогчдыг хамгаалах орчныг сайжруулах. Олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх. Хүчирхийллийн ямар хэлбэрүүд байдгийг зарим хүмүүс бол хүчирхийлэлд үлдсэж байна гэдгийг бол мэдэхгүйгээр хүлээн зөвшөөрсөн байна. Тэгэхээр үүнийг бол бид нар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж байж энэ чинь хүчирхийлэл юм шүү. Иннээс ингэж урьдчилан сэргийлэх юм а гэдгийг гаргаж ирнэ. Нотлоход суурилсан шийдвэр гаргалтыг хэрэгжүүлэхэд ялцчгүй шаардлагатай суурь тоон мэдээлэл байна. За тус судалгааны зорилго нь тэгвэл өөр юм байсан юм бэ? Эмэгтэйчүүдийн эсрэг үйлдвэрлэж буй хүчирхийллийн хэлбэр, төрөл, тэдгээрийн тархалт, үр нөлөө, учир шалтгааныг тодорхойлсон. За гендер суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой тоон мэдээллийг мэдээж бид нар бий болгож байна. Зорилтод бүлэг чиглэсэн тодорхой бодлого хөтөлбөрийг боловсруулах суурь мэдээлэл болж байгаа. Их усртай болж байна гэсэн. За энэхүү мэдээлэл нь өөрөө олон улсын аргачлалаараа хийгдснээрээ доктортой хөгжлийн зорилтын 5 дугаар зорилт буюу 5-2-1, 5-2-2 холбогдох үзүүлэлтүүдийг бас бий болгож байгаа. Мөн нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан шалгуур үзүүлэлтүүдийг тооцох, олон улсын түвшинд харьцуулах боломжийг гаргаж байна гэдгийг дахин хэлье. Энэхүү судалгаа маань хизээнээс эхэлсэн юм бэ? 2016 оны 6 дугаар сараас бид нар төлөвлөлт бэлтгэл ажлуудаа эхэлсэн. Энэхүү графикаас та бүхэн бид нар ерөнхийдөө тойрсон том ажлуудаар тавьсан байна. 2017 оны 6 дугаар сард бид нар мэдээллийнхаа цуглуултыг хийсэн. Харин өнөөдөр 2018 оны 6 дугаар сард та бүхэн мэдээллээ үр дүнгээ танилцуулж байна. Тэгэхээр зөвхөн энэхүү хугацаанаас та бүхэн бидний гаргасан тэр ажилбар, идэг, зүтгэл одоо тавьсан анхаарлын талаар бас харж болох юм аа гэж бодож байна. Та бүхэн слайдууд маань харагдсан байгаа учраас энэ слайдуудаа тусгайлан танилцсан үзье. Мэдээж энэхүү судалгаа маань өөрөө маш эмзэг сэдвтэй. Бид нар шууд хүн дээр очиод та хүчирхийллийн өртөгч мөн үү үгүй юу гэж асууж болохгүй. Тухайн судалгааг явуулахдаа ч гэсэн бид нар аюулгүй нэрийг сонгож явуулсан байна. Энэ нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд амьдралын туршлагын судалгаа. Хэнийг энэ мэдээллийг сонсох юм бол мэдээж нөхрөөсөө айх уу, хүчирхийлэлд өртөж байна уу, гэр бүлийн нэр хүндээ бодох уу, мэдээлэл хуваацахгүй байхыг хүснэ. Тэгэхээр бид нар бол эмэгтэйчүүдээ хамгаалсан ч тэр мэдээллийнхаа чанарыг бодсон ч тэр эмэгтэйчүүдийн эрүүл мэнд амьдралын туршлага эртээ судалгаа явуулсан болно. Энэхүү судалгаа маань бол өөрөө тархалтын судалгаа байна. Тархалтын судалгаа гэдэг нь юу вэ гэхээр бид нар статистикчид үүнийг шүл амтлагтаа дүүцэлж жишээ ярьдаг байна. Тогооч хүн шүлнийхээ амтыг мэдхийн тулд ганц халбаг авах болдог тийм үү. Шүлний амтыг мэдхийн тулд бүхэл бүтэн шүлээ эзэдэггүй шүү дээ. Тэгэхээр тухайн шүлнийг амтслаа гэдэг маань өөрөө энэ тархалтын буюу түүх судалгааг хэлдэг юм. Тэгэхээр давстай хэсгээс нь амсах уу, давсгүй хэсгээс нь амсах уу гэдэг маань өөрөө бас дахиад нэг асуудал. Тэгэхээр төлөөллийн чадварыг одоо хангасан гэдэг төвөр маань өөрөө чухал байдаг. Төмснөөс нь амсна, байцаанаас нь амсна, махнаас нь амсна тийм ээ, шүл уснаас нь амсна. Ингэж байж манай Монгол улсын үндэсний энэ төврийг төлөөлөх чадвартай 7860 өрхийг сонгосон байна. Эдгээр нь бол бүх аймаг нийслэлийн 9 дүүрэгт хамрагдсан нэгжүүд байнамаа. Эдгээр төврүүд нь мэдээж санамсаргүй төврийн аргаар сонгогдсон байна. За судалгаанд хэн хамрагдсан бэ гэвэл 15-аас 64 насны эмэгтэйчүүд байнамаа. Нийт судалгаанд 7319 эмэгтэй өөрийнхөө амьдралын туршлагаасаа хуваалцсан байна. Эхийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн арга зүйг ашигласан нь эргээд олон улсад харьцуулах боломжийг гаргаж ирсэн. За энэхүү судалгааг ач холбогдол өгөх дараагийн нэг асуудал нь бол судлаач нар буюу судалгааны багийн ахлагч нар байна. Эдгээр хүмүүсийг бид нар яаж сонгож шалгаруулсан, яаж бэлтгэсэн талаар та бүхэн товчхон мэдээлэл болтгоё. Судалгааны зохион байгуулалтыг хийхдээ бид нар нийлдэд судлаач нарыг одоо ажлын зар тавьсан байгаа. Ингээд энэхүү ажлын зарын дагуу 150 эмэгтэй манад хандсан байна. 150 эмэгтэйчүүдийн өргөдлийг, хүсэлтийг хүлээж авсны дараагаар тэдгээрээс анхан шатны компьютерийн мэдлэг, анхан шатны одоо мэдлгүүдийг авч ээж 120 эмэгтэйгээ сонгож шалгаруулаад за тэдгээрийг 21 хоногийн судалтанд суулгасан байна. Миний түрүүнд дурдсан олон улсын хоёр зөвлөх маань 21 хоног манай судалгааны одоо судлаачаар ажиллах гэсэн эмэгтэйчүүдтэй
сургалтыг зохион байгуулж, ер нь гендер гэдэг чинь өөрөө юу юм бэ? Хүчирхийлэл гэдэг чинь өөрөө юу юм бэ гэдгийг талаар заасан байна. За эдгээр судлаачаар ажиллах хүсэлтэй хүмүүс нь хоорондоо дадлах хийсэн байна. За надаас ийм асуулт асуухад ямар байдаг юм бэ? Үгүй бол хариулахад ямар байдаг юм бэ гэдгийг өөрсдийн биеэр туршиж үзсэн байна. Ингэснээр хичнээн эмзэг сэдвээр би яаж зөв энэ хүнээс одоо мэдээллийг авч болох вэ гэдгийг бол бас туршсан гэсэн. За мэдээж тэгээд эдгээр 21 хоног сургалтын дараагаар үр дүнгийн шалгалт аваад 94 эмэгтэйг 95 эмэгтэйг судлаачаар сонгон шалгуулсан байнамаа. Тэгээд дахиад энэ 95 эмэгтэйгээ шууд одоо тоопын судалгаанд явуулахаас өмнө дадлын ажлыг бас хийгдсэн байна. Тэгэхээр мэдээлэл цуглуулалт маань яаж явагдсан бэ гэхээр Монгол улсын судалгаанд 21 аймаг 9 дүүрэг байгаа 7860 өрхүүдийг оруулсан. За нийт 7319 эмэгтэйчүүд энэ судалгаанд хамрагдаж мэдээлэлээр хуваалцсан. За 95 хүн бол одоо үүнд судлаачаар сонгогдож хамтдаа 17-ны 5-6 дугаар сард бүх нийт орон нутгаар яаж 15 баг болж хуваалцаж явсан байна. Үүнд бол орон нутгийн удирдлагын дэмжлэг маш их ач холбогдолтой байсан. Би дахин талархлаа илэрхийлье. Та наргүйгээр манай энэ судалгааны хүндрэлүүд бас саад бэрхшээлүүд даван туулагдахгүй байсан. Тэгээ та бүхэн маань харж байгаа манай энэ судалгааны хугацаа бол 17-ны 5 болон 6 дугаар сар гэж байна тийм ээ. Өнгөрсөн жилийн 5-6 дугаар сард бид нар ерөнхийлөгчийн сонгуультай байсан тийм ээ. Та бүхэн мэдэж байгаа. Аль болох сонгуулиас өмнө бид нар энэ ажлаа тоо мэдээллийн цуглуулалтын ажлаа хийхийг хичээсэн. Ганц хоёр аймагуд мэдээж одоо тухайн цаг хугацааны бэрхшээлээс болоод сонгуулийн хугацаатай давцах шахуу орж ирсэн. Тэгээ бид нар нэг одоо хүндрэл юу болж ирсэн бэ гэхээр Булган аймагтаа хаа нэлээ Эрдэнэцэн Булганд тийм ээ. Булган аймагт манай судлаач нарыг арчаад торчихсон. Та нар сонгуулийн одоо сурталчилгаа хийж байна. Улс төрийн одоо нөлөөлөл явуулж байна гэх. Тэгээ энэ бэрхшээл болгоныг бид нар даван туулаад өнөөдөр энэ судалгааныхаа үр дүнгээ та бүхэнд хэлцүүлж байна. За мэдээлэл цуглуулалт маань өөрөө та бүхэн харж байгаа судлаачийн ажил бол нэлээдгүй хүндрэл бэрхшээлтэй байдаг. Ядчил одоо нохоод уруулцчихаар зүгтах тохиолдол байна, нохоод уруулах тохиолдолч байна. Тухайн айл дээр очиход айл маань байхгүй тухайн хаяг дээр байдаггүй ч тохиолдлууд байна. Ярилцлага өхөөс татгалзах тохиолдлууд байна тийм ээ. Тэгээ энэ болгон дээр дахиад эр зориг гаргаад туршлагаасаа хуваалцсан эмэгтэйчүүдтэй талхлаа хэлье. Ярилцлагыг авахдаа аюулгүй байдлыг чухалчилсан гэж би хэлсэн. Тухайн эмэгтэйг хэн нэгэн хүнд хандагдчихгүй гэснээс сэргийлж бид нар ганцаарчилсан одоо тусгаарлсан байдлаар ярилцлага авсан байгаа. Орон нутагт бол та бүхэн харж байна. Яг өдөө хээ үгүй бол одоо гарч тусгаарлаж дотн харилцааг үүсгэж мэдээлдэг гэсэн байна. Хатагтаа Наомиг тахаараач гэсэн түрүүн яг хэлсэн одоо манай эмэгтэйчүүд манай энэ судалгааг хэрхэн хүлээж авсан бэ гэдэг. Энэ гөгчгсөн байгаа хин нэгнтэй хуваалцаагүй энэ их хүнд ачааг өөрийнхөө амьдралын зовлон хин нэгнтэй хуваалцах нь өөрөө ирээд бас сэтгэлийн одоо ямар нэгэн тодорхой тайвшрлыг авчирж идэв. Бид нар судалгааг явуулж байхад хамтдаа эмэгтэйчүүдтэйгээ уйлж ирсэн. Судалгааны үр дүнгээ бид нар танилцуулаад бичиж байхад тэдгээрийн хүний ямар харгас ааш авир байдгийг бэ гэдгийг хараад зөвхөн судалгаагаа уншаад багаж өгч байсан. Тэгэхээр судлаач нар маань бол энд маш их сэтгэлээрээ бас орж нэг судлаачийн яриаг хэлэхэд хинт ч ярьж байгаагүй туулж өнгөрүүлсэн хүн хэцүү амьдралынхаа нууц зүйлээ нүдэндээ нулимстай хоолоо зангируулан илэн далан хүн нээлттэй ярилцаж итгэл даасан хүн байх юм надад үнэхээр сэтгэл хөдлөм байсан. 10 жилийн өмнө та ирсэн бол миний амьдрал бас арай өөрөөр байх боломжтой байжээ гэдгийг бол хуваалцаж хэлсэн. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэхээр зүгээр энэ судалгааг хийсэн маань өнөөдөр өчигдрийг өөрчлөхгүй маа гэхэд ядаж маргаашийг өөрчлөх төлөвлөс болох юм а гэдгийг бол бас хэлмээр байна. За судалгааны чанарт бол бид нар алхам бүртээ анхаарч ажилласан. Судалгааны мэдээлэл цуглуулалтын үйл явцыг нийт 12 аймгийн 36 сум Улаанбаатар хотын 9 дүүрэгт Нүүбийнхүү амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн хамт олон болон манай зөвлөлтөх хорооны гишүүд за үндэсний статистикийг нийт хамт олон албан хаагчид энэхүү хяналт мониторингийн ажлыг хийсэн байна. Тоон судалгаанаас гарах боломжгүй нэмэлт мэдээлэлүүд биднэрт шаардлагатай байсан. Энэхүү мэдээллийг бид нар чанарын судалгаагаар авдаг.
чанарын судалгааг хийж гүйцэтгэхэд манай MMCG гийн судалгааны одоо байгууллага хамтарч ажилласан байгаа. Та бүхэндээ бас дахин талархлаа илэрхийлье. Тоо судалгааны урьдчилсан дүнг одоо бас үндэслээд чанарын судалгаанд хамрагдах ёстой аймаг дүүргүүдийг сонгож авсан байна. За эдгээрийг сонгож авахдаа Хинти, Завхан, Улаанбаатар хотын 6 дүүрэг гэдэг тоон судалгааны үр дүнд суурилан чанарын судалгаанд хамрагдсан байна. За нийт 392 иргэнтэй зорилттой бүлгийн 64 ярилцлага, гүнзгий ус 87 ярилцлага, тухайн одоо хүчирхийлэлтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын мэргэжилтнүүдийн 59 тусгаалсан ярилцлагыг зохион байгуулсан. Тэгэхээр энд хэн хамрагдсан бэ гэвэл эрэгтэйчүүд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бэлгийн цөмх, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд өөрсдөө, за хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын ажилтнуудын ярилцлага хийсэн байна. Энэхүү судалгаагаар бид нар ямар мэдээлэл бий болгож байна? Цаг хугацааны хувьд 14-64 насны эмэгтэйчүүд өнөөдрийн хүртэл миний амьдралын туршид амьдралын явцад тохиолдсон надад хүчирхийллийн тохиолдол гэдэг маань өөрөө төрснөөс хойш одоо өнөөдрийн буюу амьдралын туршид гэсэн амьдралдаа гэсэн мэдээллийг бий болгож байна. Хамгийн уртаар авч үзэх юм бол сүүлийн 64 жилийн мэдээллийг бид бий болгож байна гэсэн. За мөн түншлэн одоо үе буюу судалгаанд хамрагдах үеэсээ өдрөөсөө хоошоо 12 сар. Энэ буюу сүүлийн 12 сард та ямар нэгэн одоо хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн үү? За мөн түншлэн энэхүү судалгааныхаа дагуу бид нар тухайн эмэгтэй 15 наснаасаа өмнө бэлгийн хүчирхийлэлд хамрагдж одоо өртөж байсан уу үгүй юу гэдгийг асуусан байна. Ингэснээр бид нар хүүхдийн бэлгийн хүчирхийллийн мэдээллийг цуглуулахыг оролцсон байна гэсэн. За хүчирхийлэл өөрөө ямар хэлбэрүүд байдаг юм бэ? Одоо яг манай гендер суурилсан хүчирхийлэл гэдэг маань дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олон улсын аргачлалын дагуу хүчирхийллийн ямар хэлбэрүүдийг нэрлэдэг юм бэ? Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь эмэгтэйчүүдэд биеийн мах бод, бэлгийн аль эсвэл сэтгэл санааны хор уршиг учруулах гендер суурилсан хүчирхийллийн үйлдэлүүдийг хэлнэ гэж нэгдсэн үндэсний байгууллагын 1993 оны тогтоолоор одоо нэрлэж тодорхойлсон байдаг. Хүчирхийлэлд өртөхдөө хоёр төрлийн одоо үйлдэгчээс өртдөг юм байна. Дотны хамтрагчийн хүчирхийлэл, за бусад хүмүүсийн зүгээс учруулсан хүчирхийлэл. Дотны хамтрагч гэдэг нь одоогийн болон өмнөх нөхөр, хамтран амьдрагч, сүйд залуу, найз залуу, болцдог залуу, бусад зүрх сэтгэлийн болон одоо бэлгийн сексийн холбоотой эрэгтэйчүүдийг хамтрагчийг одоо оруулдаг байна. Бусад хүмүүс гэдэгт дотн харилцагчаас бусад хүмүүс. Үүн дотор гэр бүл, эцэг их, багш, танил, найз, ах, дүү, гэр бүлийн бусад гишүүн, танихгүй хүмүүс, ажлын хамт олон, дарга цэрэг гэх мэтчлэн хүмүүс ордог байна. Дотны хамтрагчийн зүгээс бие махбодын, бэлгийн, сэтгэл санааны 3 төрлийн хүчирхийлэл байдаг. Сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг маань өөрөө дахин хянах зан үйл, сэтгэл санааны дарамт, эдийн засгийн дарамт гэсэн одоо бүлэглэлд хамаарах юм байна. За бусад хүмүүсийн зүгээс учруулсан хүчирхийлэл нь биеийн, бэлгийн, за хүүхэд насны бэлгийн хүчирхийлэл гэж хуваагдсан байна. Ингээд та бүхэндээ ерөнхий байдлаар амьдралынхаа туршид хичнээн эмэгтэйчүүд асуултад оролцсон эмэгтэйчүүдийн хэдэн хувь нь одоо хүчирхийлэл өртсөн гэж хариулсыг сүүлийн 12 сарын хугацаанд хэдэн эмэгтэйчүүд энэхүү төрлийн одоо хүчирхийлэлд өртсөн юм бэ гэдгийг харуулсан хувьд байна. Тэгэхээр дотны хамтрагчийн бие махбодын хүчирхийлэлд амьдралынхаа туршид хизээ нэгэн цагт 29.7% нь хариулсан бол бэлгийн хүчирхийлэлд 8% нь одоо дотны хамтрагчийнхаа хүчирхийлэлд бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулсан байна. Тэгээд та бүхэн бас тарагцсан байгаа учраас би уршилгүй та бүхэн энэ слайдаа бас танилцахад үлдээе. За эдгээр хүчирхийллүүдийн нийлбэр буюу аль нэг төрөлд нь өртсөн эмэгтэйчүүдийн хувийг бид нар бас асуусан байна. Тэгэхээр эдгээр миний сая нэрлсэн хүчирхийллийн хэлбэрүүдийн аль нэгт нь амьдралынхаа туршид одоо амьдралынхаа аль нэг үед нь өртсөн эмэгтэйчүүдийн хувьд бол 57.9%. 10 эмэгтэй тутмын 6,
тодорхой байдлаар эдгээр хүчирхийллийн аль нэг хэлбэрт амьдралынхаа аль нэг үед нь одоо өртсөн байна гэсэн. Тэгэхээр би түрүүн хэлсэн бас тийм ээ энэ бол бас хамгийн бага тоогоор бид нар авах хэрэгтэй. Тэгэхээр түрүүн хатагтай Наомиг тахаараа ч гэсэн хэлсэн байгаа. Нөхцөл байдал үнэхээр ийм байгаа шүү гэдгийг энэ тоон судалгаагаар бид нар гаргаж ирж байна. За сүүлийн 12 сарын хугацаанд 10 эмэгтэй тутмын бараг 4 эдгээр хүчирхийллийн хэлбэрийн аль нэгт нь өртсөн байна гэж хэлсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо нэгдсэн аргачлалд арга зүйн төсөвлөгөөг бид нар явуулсан гэж хэлээ. Аз номхон далайн бүсийн 37 улс орнуудад энэ судалгаа маань энэ аргачлалаараа яг энэ хэлбэрээр явагдсан байна. Тэгэхээр Монгол улсыг бусад одоо энэ Аз номхон далайн бүсийн 30 улс орнуудтай харьцуулсан график бол юм. Монгол улсад бие махбодын болон эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн тоог авч үздэг байна. Одоо нийт судалгаа, харьцуулгын судалгаа, тоог судалгаа. Монгол улсад энэ маань бие махбодын болон эсвэл бэлгийн хүчирхийлэлд амьдралынхаа одоо аль нэг үед нь хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн тоо бол 31%. За сүүлийн 12 сарын хугацаанд 13% байна гэсэн үзүүлэлт байна. Тэгэхээр энэ маань одоо гүнлэгүүдийнх нь том жижигэн хэмжээгээр нь та бүхэн яг одоо их вэ нү бага вэ нү гэдгийг харах боломжтой. Үүнээс бас юу харж болж байна гэхээр нэлээд хөгжингүй улс орнууд нь гэх юм бол манай зэрэгцээ харагдаж байгаа Япон улсад амьдралынхаа аль нэг үед нь бие махбодын болон эсвэл бэлгийн хүчирхийлэл хамтрагчийн зүгээс одоо үлдэгдсэн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн хувь 15. За сүүлийн 12 сард энэхүү хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн хувь 4%. Манай Монгол улсад 13%. Эсвэргээр хөгжил арай одоо юу гэдэг Вануату жишээлбэл эмэгтэйчүүд одоо судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 60% нь бол хамтрагчийн одоо бие махбодын эсвэл болон эсвэл бэлгийн хүчирхийлэлд 10 эмэгтэй тутмын 6 өртсөн байна. За 44% буюу 10 эмэгтэй 4 бараг 5 сүүлийн 12 сарын хугацаанд өртсөн байна. Энэ бол өөрөө тухайн улс орнуудыг бас хөгжлийг харуулж байгаа юм гэдгийг илэрхийлж байна. Тэгэхээр яг бид нар энэхүү харьцуултыг олон улсын харьцуултыг харах юм бол мэдээж Монгол улс бол ерөнхийдөө нэг дундаж харьцаад байгаа дээ шүү дээ тийм ээ. Гэхдээ 2030 он хүртэл бид нар энэхүү хүчирхийллийг тийг болгоно гэсэн зорилт тавьчихсан байна. Энэхүү хүчирхийллийн одоо энэ 31%, 13% гэдэг маань улсын дундаж. Энэ тоонууд чинь эргээд аймгийн түвшинд задарч гарч ирж байна. Тэгэхээр эдгээр одоо аймгийн түвшинд буюу цаад дараагийн мэдээллүүдийг манай одоо баг хамт олон миний араас илүү дэлгэрэнгүй танилцуулах болно. Түрүүн бид дурдсан бид нар эдгээр энэ судалгаагаар бас доктортой хөгжлийн зорилтын үзүүлэлтийг бий болгож байгаа. Тэгэхээр доктортой хөгжлийн зорилтыг бол зорилтын энэхүү үзүүлэлтийг бие махбодын болон эсвэл бэлгийн хүчирхийлэлээр авч үздэг байна. Ингэхдээ одоо манай энэ слайдн дээр бол бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд амьдралынхаа аль нэг үед нь 31.2%, за сүүлийн 12 сард 12.7% гэж хариулсан байгаа бол доктортой хөгжлийн зорилтын 5.2-ын нэг үзүүлэлтийг тооцохдоо 15-аас 49 насны эмэгтэйчүүдийн хүчирхийллийн одоо тоо тархалтыг сүүлийн 12 сараар нь авч үздэг байгаа. Энэ нь манай Монгол улсад 14.7% байна. Энэ маань эргээд нөгөө доктортой хөгжлийн зорилтуудыг харьцуулахад бусад улс орнуудтай бас дахин харьцуулах гарч ирнэ гэсэн. За дараагийн нэг тавигддаг асуудал нь бол бид нар ер нь цагдаа дээр бүртгэлтэй байгаа захиргааны мэдээлэл байдаг шүү дээ. Яагаад энэ судалгааг хийх юм бэ гэж. Энэ бол сүүлийн 4 сарын цагдаагийн ерөнхий газарт бүртгэгдсэн гэмт хэргийн статистик байна. Зөвхөн 17 хоног бид та бүхэндээ одоо танилцуулж ярив. Бүртгэгдсэн гэмт хэрэг 32,259. Үүн дотроо гэр бүлийн хүчирхийллийн улмаас үлдэгдсэн гэмт хэрэг гэж бүртгэгдсэн нь 1286. Цагдаагийн ерөнхий газарт бүртгэгдсэн гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн тоог бид та бүхэндээ танилцуулъя. Гэмт хэргийн улмаас хохирогчид 37,137. Үүнээс эмэгтэй хохирогчид 18,148.
За үүн дотроо гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон эмэгтэйчүүд 1040 гэж цагдаагийн ерөнхий газрын одоо бүртгэл албан ёсны статистикийн бүртгэгдсэн байна. Тэгэхээр тархалтын судалгаа гэдэг маань өөрөө төвөөр гэж хэлсэн тийм ээ. Тэгвэл энийг хүн амдаа яаж тархаадаг юм бэ? 2017 оны Монгол улсын нийт суурин хүн ам 3.1 сая байсан. За үүн дотроос эмэгтэйчүүд нь буюу одоо 15-аас 64 насны эмэгтэйчүүдийг бид нэр илүү тодорхойлж байгаа учраас онцолж байгаа учраас сая 56.3 мянган 15-аас 64 насны эмэгтэйчүүд байсан байна. Тэгэхээр хүчирхийлэлд өртсөн тархалтын одоо хувийг хүн амын тоондоо одоо тухайн оны суурин хүн амын тоондоо тархаж үзсэн байна. Сүүлийн 12 сард хүчирхийллийн аль нэг хэлбэрт үлдсэн эмэгтэйчүүдийн 35% гэж үзэх юм бол энэ маань хүн амын тоондоо тархаж үзэх юм бол 328,100 эмэгтэй байна. Хатагта Наоми Китахара түрүүн танилцуулсан бие махбодын болон эсвэл бэлгийн хүчирхийлэл сүүлийн 12 сарын хугацаанд үлдсэн эмэгтэйчүүдийн хувь 12.7 байна. Энэ маань хүн амдаа тархаж үзэх юм бол 111,800 эмэгтэй. За энэ 17 оны цагдаагийн ерөнхий газарт гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон эмэгтэйчүүдийн бүртгэлийн тоотой харьцуулж үзэх юм бол энэ маань 1040 байгаа тийм ээ. Нийт гарч байгаа гэж бидний таамаглаж байгаа тэр тархалтын тооны одоо 1% хүрэхгүй хувь нь 0.9% тийм үү. Цагдаагийн ерөнхий газарт гэр бүлийн хүчирхийллийн учраас одоо гэмт хэрэг гэж албан ёсоор үзэж байна гэсэн. Тэгэхээр юу хүн хизээ цагдаа дээр очдөг юм бэ? Хизээ цагдаа дээр очдөг юм бэ? Амь насан зандал хийсэн. Дахин төвчих боломжгүй болсон. Үнэхээр хамгийн сүүлийн арга бол цагдаад мэдэгдэж байгаа тийм үү? Тэр төвчихгүй болсон хязгаар нь хаана вэ гэдгийг бид нар яаж ойлгох вэ? Өнгөрсөн жил амь насаараа хохирсон эмэгтэйчүүдийн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амь насаараа хохирсон эмэгтэйчүүдийн амь насаараа хохирох боломж одоо хохирох байсан гэдэг чинь эмэгтэйчүүдийн хувь бас хит байна. Азар бас амьд үлдсэн. Тэгэхээр энэ тооны араас бид нар эргээд нийгэмдээ ямар одоо урьдчилан сэргийлэх бодлогуудыг явуулах ёстой юм бэ? Яаж хамгаалах ёстой юм бэ? Ямар бодлогуудыг явуулах ёстой юм бэ гэдэг нь энэ судалгааны хамгийн гол ач холбогдол юм. Цаашдаа ядаж үндэсний статистикийн хорооны хувьд бид нар юу хийх вэ гэдэг нь ийм удаан хугацааг зарцуулж, ийм ажилбар оруулж байгаа мэдээлэлээ нуугаад дарагдуулаад зөвхөн бид нар ашиглана гэж суугаад байж болохгүй. Ийм учраас бид нар нууцлыг хангасан анхдагч мэдээллийг үндэсний статистикийн хорооныхоо нийтдээ мэдээллийн санд байршуулна. Судлаач нар одоо энэ ажиллагаатай одоо мэдээллийг ашиглаж цаашдын гүнзгийрүүлсэн судалгаа хийх гэдэг байгаа хэрэглэгч та бүхэн бүгдээрээ нээлттэй энэхүү мэдээллийг ашиглаж илүү гүнзгийрүүлсэн судалгаа хийх боломжоор ч хангаж өгнө. Энэхүү судалгаа давтамжтай хийгдэх ёстой. Ийм учраас Монгол Улсын статистикийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, гендер суурилсан хүчирхийллийн судалгааг 5 жил тутамдаа явуулна гэсэн. Одоо 5 жил тутамдаа явуулна гэдгийг та бүхэндээ бас хэлэх байна. Энэхүү судалгааны үр дүн радио, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр за мэдээж энэ судалгаанд оролцсон хүн болон өнөөдөр сонсож байгаа та бүхнийхээ бас хамтаар гендер суурилсан хүчирхийллийн талаарх иргэдийн ойлголт, хандлагыг өөрчлөхийн төлөө хамтран ажиллая. Гендерийн тэгш бус байдлыг арилгахад хувь нэмрээ оруулъя. Ингээд анхаарал тавьсан.